Яасан байдаг нь би өөрчлөлттэй. За бүгд нэг өдрийн төргий Pecha Coach хэлбэрээр 20 слайд нэг слайд болон 20 секундээр өөрийнхөө түүх болон энэ хөдөлмөр эрхлэлтэй холбоотой нэг сэдвээр стори хуваалцах гэж бодсон юм аа. За хий слайдыг өгчүүлэх. За намайг хөдлөлт үүдэг Complex HR Technologies компани үүсгэн байгуулагч. За манай компани хэрэгээр одоо нэг компани ажлын тоо тэгээд манай компани үнэлгээ бичсэн. Манай компани 3 инженертэй. Өнгөрсөн жилд бид 3 сая доллар үнэлсэн стартап байна. Технологи компани. За энийг ярихаас өмнө би өөрийнхөө түүхийг аюулгүй ярих гэж бодож байна. Би өмнө 4 жил ойлгох компани ажиллаж байгаад ковид хүртэл ковидоор нэг аюулгүй сонио хийсэн шүү дээ. Бүгд гэрээс ажиллаад таад одоо зарим нь 10 жилээр байсан болов яг ковид үеэр нэг тийм сонио хийсэн. Тэгээд яг тэнд ингээд өглөөнөөс орой болтол ажил хийж явсараа би миний хамгийн сүүлийн төсөлийн Palantir одоо платформыг ойлгох компаниг хэрэгжүүлж өгч би ажилласаа гарч ирсэн. Palantir компани гэж юм байна. 310 тэрбум долларын бэлгээтэй маш том компани байна. Тэрний нэг системийг хэрэгжүүлж implementation дуусгачаад тэгээд миний хүсэл бол тухайн үед бол би зари гадны ийм компаниудад юу нэг ажиллаж сонирхолтой байсан. Тэр дундаа Google-ийг юу нэг одоо харж явдаг. Google компанийн ажлыг гэж боддог байсан. Тэгээд тэгээд би гадны компаниуд юу нэг apply хийгээд байсан. Тэгээд ер нь нэг хий CV-ний шатанда байнга уншдаг. Тэгээд mail хэрэг we are sorry to inform you that we regret to inform you дараагийн шатнд тэнцэж чадсан байл маш их ингэж хариу авсараа нэг удаа McKinsey-гээд одоо дэлхийн хамгийн том зөвлөх үйлчилгээний компани байдаг. Энэ бол яг надад ирсэн мэйл скриншот аваад ирсэн. McKinsey-гаас та ингэ дараагийн шатнд тэнцлээ. Тэгэхээр дараагийн шатнд орохын тулд энэ линкэн дээр дараад тест өглөөрөө гэсэн. Тэгээд би линкэн дээр дарсан чинь тоглоом гараад ирэхгүй нэг цаг үргэлжилдэг. Тэгээд зөв хариулт, буруу хариулт гэж байхгүй. Энэ тоглоомыг би цагийн дотор өгсөн даалгавруудыг хийж гүйцэтгээд тэгээд тэр дураа хариу марчсан. Тэгээд энэ тоглоомыг хийж гүйцэтгээд тэр шатыг даваад дараагийн ярилцлагуудад ороод McKinsey-гийн одоо нэг хамгийн том захирлуудтай уулзж байгаад хамгийн эцсийн шатнд нь тэнцээгүй. Тэгээд би угаасаа тэнцэнч гэж бодоагүй байсан. McKinsey-гийн одоо нэг ийм одоо брендинг дандаа Harvard-аас хүмүүс авдаг гэх тиймэрхүү юм брендингтэй тэгэхээр би тэнцэнэ гэж бодоагүй явж байгаа. Тэгээ надад энэ experience аягүй таалагдсан байхгүй. Яагаад надаас энэ тест авахгүй, ярилцлага авахгүй шууд энэ зүрийн линк хэлгээж байгаа юм болоо гэв. Тэгээд одоо энэ доор нэгтэй харагдахгүй байх шиг байна. Ийм эрдэм шинжилгээний ажил байгаа. 85 жилийн өгөгдөл цуглуулад 85 жилийн өгөгдөл дээр data analysis хийгээд үзсэн чинь ер нь одоо ажил дээр гараад тухайн хүний ажлын бүтээмж юунаас хамгийн их шалтгаалдаг вэ гэсэн чинь одоо CV B1 гэхэд 13 хүртэл байдаг юм. Тэгэхээр хүмүүс өөрсдийгөө илүү одоо нэг төвлөгөж CV нэрээр бичдэг. Зарим нь эсрэгээр CV-гээ нэг анхаардаггүй. Тэнгүүд яг бодит амьдрал дээр гарч ирэнгүүт CV лаг байна гэдэг нь өөрөө ажлын бүтээмж лаг байна гэсэн үг нь 10% одоо корреляцтай байдаг юм байна. Тэнгүүд энэ эрдэм шинжилгээний ажлаас харагдаж байгаа хамгийн чухал юм нь хүний оюуны чадвар 60% одоо корреляцтай байдаг гэсэн үг тийм. Өндөр оюуны чадвар гэдэг дотроо юу одоо илэрхийлж байна гэвэл тухайн хүний хамгийн эхлээд анхаарахын түвшин хэр байна. Тухайн хүний ой санамж гэх юм гэдэг ийм когнитив түвшинд ярьдаг ийм оюуны чадварыг хэлж байгаа юм лээ. Тэгээд энэ судалгааг би харчаад тэгээд that's why McKinsey одоо нэг ийм хүний оюуны чадварыг төрүүлж шалгаж байгаа юм байна гэдгийг ойлгож байгаа. Тэгээд энийг юу яаж хийх юм болоо гэж судалж үзээд би яг энэ McKinsey-гийн тоглоомыг ард нь эрдэм шинжилгээний ажлыг бичсэн профессорудтай холбогдоод яг эхлээд бол шууд call email бичиж байгаа юм тийм шууд интернетээс имэйлийн авангуудаас аминууд би энэ одоо системийг туршиж үзсэн надад маш их таалагдлаа. Энэ гэхдээ зөвхөн McKinsey ашигладаг юм байна. Энэ системийг дэлхийн бусад ингээд компаниудад ингээд ашиглуулмаар байна. Би хиймээр байна гэдэг имэйл бичсэн чинь надад хариу бичээ. Тэгээд бид нэр ингээд 3 сар судалгааны ажил хийгээд
одоо хүний оюуны чадрыг ер нь яаж тодорхойлж болох юм бэ гэдэг судалгааны ажил хийгээд тэрийгээ бид нэр одоо энэ компьютер дээр харагдаж байгаа шиг юм тоглоом болгож үзсэн. Тэгээд энэ бол одоо ямар нэгэн зөв хариулт, буруу хариулт байхгүй. Зөвхөн тухайн хүний зам төлөвийг харуулдаг, одоо тухайн хүний асуудал шийдвэрлэх ур чадрыг харуулдаг юм симуляцууд хийгээд тэгээд одоо инглишийн танд сонирхолтой гэж магадгүй. Бид нэр Монголд 4-5 туршилтууд хийсэн. Туршилт болгондоо бид нэр Chromebook Alpha хийгдэж байсан. Тэр Chromebook Alpha-га бид нэр 0.8 хүргээд тэгээд тэрэн дээр бид нэр эрдэм шинжилгээний ажил бичээд зохиогч их харсан юм систем бид анх хийж үзээд за тэгээд энэ ингээд ажиллах юм байна гэдэг бид нэр дараагийн шатны одоо технологийн компани учраас дараагийн шатны хөрөнгө оруулалт аваад ингээд хүний нөөцийн энэ процесс руу ингээд нэлээд гүнзгий орсон. За тэгээд одоо түрүүний нэг энэ корреляцтай 4 фактор байсан тийм. Тэр дундаас оюуны чадрын доор байсныг нь санаж байгаа юм байна уу? Юу байсан бэ? Ярилцлага yes. Бид нар жил хагсын өмнө одоо нэг ажлын байрны ярилцлагыг ер нь яаж систем рүү оруулах вэ гэдэг аюул хэцүү байсан байхгүй. Боломжгүй шахав. Яагаад гэвэл хүн хоорондын харилцааг яаж нэг одоо автоматжуулах вэ гэдгийг хийх боломжгүй байсан. Гэхдээ одоо химэл оюуны тусламжтайгаар зөвхөн химэл оюуны гэлтгүй энэ агентийн системүүдийн тусламжтайгаар энийг ингэж хийж болох юм байна гэдгийг гаргаж ирээд бид нар түрүү жил одоо юу гэдэг хамгийн ихний шатны за ингэж симуляц тоглоом тоглох гэж болно те. Энийг одоо Монголын компаниуд Монгол гэлтгүй Төв Аз ингэж ашиглаж байгаа. За араас нь одоо энэ жишээлбэл би өөрийнхөө AI-тай одоо ажлын ярилцлага хийсэн жишээ харуулж байгаа. Тэгээд иймэрхүү жишээ бид нэр сая хагас жилийн дотор 50,000 одоо энэ ярилцлага Монголд Казах, Узбек ингээд хийгээд амжсан байгаа. Тэгэхээр яг одоо юу гэдэг би нэг ажлын байран дээр apply хийлээ. Тийшээ одоо юу гэдэг намайг өгтөж аваад нэг AI agent надтай ярилцсан гэсэн үг те. Та өөрийгөө товчхон танилцуулна уу гэдэг би жишээ байдлаар ингээд өөрөө ярилцсан. Хов хүний нэг мэдээллийг энд гаргаж болохгүй учраас за тэгээд намайг одоо хөрөлн хатар гэдэг би most 2 курсээс сурд юм аа. За цаашаа юу гэдэг яагаад энэ ажлыг барьж сонирхсан бэ гэхээр би хичээлээ хийж байгаагаар өөрийнхөө боломжтой хуваарьд ингээд нийцүүлж ажиллах боломжтой байсан учраас би нэг ажлын барьж сонирхож байна гэдэг ч юм уу те. Иймэрхүү conversation-ыг одоо жил хагсын өмнө ч юм уу 2 жилийн өмнө ер нь хийх боломжгүй байсан. Одоо бол энэ боломжтой болсон байна. За тэгээд одоо яг бодит жишээ гэвэл одоо сүлжээ дэлгүүрүүд одоо жишээ сая гарч ирсэн Номон холдинг, G25, Facebook, Instagram, TikTok-оор одоо ажиллах боломжтой хүмүүсийг ингээд хайж өгöd. За тэгээд энэ постыг хараад аавал саяны шиг интервью руу ороод ажилд орсон бодит жишээнүүд байгаа. За тэгээд одоо би нөгөө нэг юм стартап ер нь яаж ажилладаг вэ гэдэг энэ замлыг яриад байгаа гэсэн үг те. Дараа нөгөө нэг яаж хийлээ одоо жишээлбэл хөдөлмөр эрхлэлийг зөвхөн ажилд авах биш. Яаж өөрийн гэсэн юм компани байгуулад өөрийнхөө юм хийж болох вэ гэдэг талаар нэг товчхон ярих гэсэн. За тэгээд Монголд энэ ажиллаж байгаа юм бол тэгвэл өөр дэлхийд даяар ер нь өөр одоо бид нар ингээ хаана ашиглаж болох вэ гэж хайж эхлээд хамгийн ойрхон одоо Казах, Узбекүүдээр ер нь 3 сар 4 сар бид өөрөө амьдарч үзээд тэгээ одоо манайх Узбекистанд нэг өөрийн салбартай Узбекистанд одоо манай ажилч байдаг. Тэгээд яг энэ системийг Узбект ажилладаг. Тэгээд бид нар нэг түрүү жил яг ижилхэн төвшин асуудал байдаг. Тэгээд ижил төвшинд технологи хөгжсөн юм орнууд хайж яваад Узбекээр яваад 10 хэдэн юм компаниудтай гэрээ байгуулад тэгээд одоо энэ зүйл холбоот байсан энэ улсууд Telegram аяг ашигладаг байхгүй. Монголд бол одоо Facebook, Instagram байвал тэр хоёр Telegram ашигладаг. Telegram дээр одоо тэр доор линкийг харуул онлайн хийж байгаа гэдэг линкүүдтэй. Энэ линкэн дээр дарангууд ажлын ярилцлагууд ороод шууд ажилд орж байгаа энэ кейсүүд аяг их байна. За тэгээд бид нэр энэ систем маань Узбект ингэж ажиллаж байна, Монголд ингэж ажиллаж байна гэдэг түрүү жил хөрөнгө оруулагч нарт энийг танилцуулж байгаа. Тэгээд бид нар ингээ багаат хэлмээр байна. Одоо манай серверийн зардлууд юм байна. Бид нар ингээ цаашаад ингээ бусад ийм Азийн орнууд руу ормоор байна гэж яваад компанийнхаа 1.5%-ийг $50,000 үнэлээд манай компани officially $3 сая үнэлгээнд хүрсэн. Тэгээд тэр дунд ингээ 3 инженер ажиллаж байгаа. За миний би манай CTO, манай инженер тэгээд яг бид нар бол манай баг 4 гишүүнтэй гэж ярих таштай. Яг л одоо зүүн талд харж байгаа Cloud Code-ыг
20 инженерийн ажлыг 2 инженер ингээд Cloud Code-ын тусламжтайгаар одоо хийж чаддаг болсон. За би энэ дээрээс одоо та бүгдэд нэг чухал юм харуулах гэсэн. Энэ жилдээс эхлүүлээд одоо Sam Altman OpenAI гүйцэтгэх захирал нэг хүнтэй unicorn компани хийх боломжтой гэдгийг зарласан. Энэ одоо эхнээсээ юу биелээд явж байгаа. Нэг хүн нэг санаа төрөөд би нэг асуудал шийдээ. Тэр асуудлыг шийдэх бүх бизнесийн процессуудаа AI agent-уудаар ингээд хийлгүүлж болж байгаа. Тэрний ингээд бодит жишээ бас ингээд хуваалцаж байна. За би өнөөдөр нэг хөдөлмөрөөр хэлэх гэдэг ингээд ямар ч гэсэн хоёр хоомор байгаа. Ишээ зарах юм дээ. Хөдөлмөрөөр хэлэх гэдэг нь хамгийн түрүүндээ оюутан байхдаа би ч оюутан байхдаа цагийн ажил аюул хийдэг гэсэн бэлтгүүрүүд. Тэгээд одоо эхлээд ямар ч гэсэн өөрөө ажилд орж үзээд хүмүүстэй ажиллаж үзээд түрүүний нэг хүнтэй харилцаж сураад тий. Хүнийг ойлгож сураад одоо хариуцлагатай байж сураад ер нь ажил ингэж явах юм гэдгийг ойлгосны дараа хоёр дахь нь өөрөө ажил олгогч болох юм одоо сонголт байна гэсэн үг тий. За ажил олгогч болох гэдгийг яг одоо нэг хүнтэй компани яаж байгуулж болох юм бэ гэдэг ийм гурван ийм idea өгөх гэсэн. За хамгийн ихнийх нь Cloud Code. Бид нэр одоо манай компани 3 инженер одоо жил гаруй ChatGPT ерөөсөө ашиглаагүй дандаа Cloud AI ашиглаж байгаа. Тэгээд тэр дотор Cloud Code. За миний компьютер хасаагаар дэлгэсэн ийм интерфейстэй болсон. Компьютер хасаагаар миний өдөөс Cloud Code бичилдэг. Cloud Code-ын дотор ийм 3 модтой chat буюу одоо бид нар ингээд ChatGPT.com гэдэг онцгой тэрнтэй адилхан chat хэлбэр байна. За cowork гэсэн юм хэсэг байгаа. Cowork нь би тэр одоо agent-ээр өөрт хэрэгтэй байгаа бүх юм хийлгэж болно. За тэгээд Cloud Code гэдэг. Cloud Code нь бол би одоо юу гэдэг ямар app хиймээр надад нэг app-ийн санаа байгаа. Тэрийг одоо өмнө яадаг гэсэн үг хөнгө оруулахсаад нэг инженер ажилд аваад эсвэл өөрөө код бичдэг байсан бол одоо би Cloud Code сарын $20 төлөөд ямар нэгэн app хийлгэж болно. Хамгийн гол нь тэрийг бодит амьдрал дээр бодит асуудал шийдэх нь одоо хамгийн чухал байна. За энэ ингээд зургийг аваад айгүй цөөх хүмүүс авч Cloud Code-ыг юу ашиглаад энийг ойлгоод одоо өөрт байгаа санаануудаа хэрэгжүүлэх юм боломжуудыг эргэлхийлээрэй гэж хэлмээр байна. За хоёр дахь нь за энэ болохоор одоо personal agent-үүд юу нэг ажиллаад эхэлсэн. Сая 26 оны 1 сараас хойш Open Cloud гэдэг энэ технологи ингээ бүүн болоод нэлээд технологийн салбарын бүгд ийшээ ингээ шуурсан. За энэ болохоор миний Telegram дотор ажилладаг миний хоёрын бот байгаа. За эхнийх нь харж байгаа бол өдөр болгон одоо хөдөлмөрийн зах зээл дээр юу болж байгаа гэдэг судалгаа надад хийж өгдөг. За тэгээд тэр судалгаан дээр за бид нэр ийм одоо байгууллагууд ингээд цагийн ажилтан эсвэл иймэрхүү одоо ажлын байр зарласан байгаа юм байна гэдэг надад судалгаа хийж өгдөг. За тэрний араас би чатаа за энэ тэгвэл тэр компаниудын дугаарыг болоод өгөө гэж харилцаж чаддаг. Миний өмнөөс одоо миний хийх ёстой байсан бүх ажлуудыг одоо миний утсан дээр Telegram дээр надтай ингээд харилцаж явдаг энэ personal agent-ууд гараад ирсэн. За хоёр дахь жишээ бол одоо жишээлбэл бид нар ингээд банкн дээр очдог эсвэл одоо төрийн байгууллагууд дээр очиод одоо байгууллагын зүгээс харилцаа үүсгэхээр одоо дандаа альбом бичгээр явдаг тийм. Эсвэл одоо би ямар нэгэн гэрээ байгуулах хэрэгтэй бол би Telegram дотроо надад энэ одоо юу гэдэг татварын энэ хэлбэс ийм альбом бичээд өгөө одоо ингэ чат бичсэн гэсэн. Тэгээд тэр нь надад Word документ өгөн би тэрийг нэг газар очиж хийлгүүлээ гэс шийдчих боломжтой. Тэгмээд иймэрхүү personal agent-ууд жинхнээсээ ажил хийж чаддаг болсон 90-100 байгаа. Тэгэхээр бид одоо манай компани жишээлбэл энэ захиргааны эсвэл одоо юу гэдэг нь маркетингийн эсвэл энэ судалгааны ажилтан хэрэггүй болсон. Тэгээд Sam Altman яагаад нэг хүнтэй unicorn төрнө гэдээ байгаа вэ гэхээр бизнесийн бүх үйл ажиллагаанууд дээр өөртөө туслахыг хийж болдог юм ирүүн ирсэн байна. Тэгээд технологийн компанид хэрвээ нэгж байгаа бол би нэг зөвлөгөө өгвөл Cloud Code-ыг одоо зайлшгүй сурах хэрэгтэй юм ирүүн ирсэн байна. За дээрэс нь өөрийн бизнест хэрэгтэй байгаа санхүү, маркетинг, судалгаа, юу гэдэг тэр бүх одоо хэрэгцээнүүдтэй эйжентүүдийг ашиглаж болох ийм ирүүн ирсэн байна. За тэгээд дараа нь хамгийн сүүлийн нэг аргачлал би нэг ганцхан слайд харуулчих. Энэ аргачлалыг бид нэр сүүлийн нэг жил 2 жил хийгээд явж байгаа. Hardy Cycle гэж нэрлэдэг. Одоо Hardy Cycle гэдэг нь одоо технологийн компаниуд, стартапууд яагаад зах зээл дээр гараад фейлддэг вэ гэхээр эсрэгээр юм те фейлддэггүй байх аргачлал нь өөрөө ийм Hardy Cycle-ыг хэрэгжүүлж чаддаг компаниуд. Тэгээ энэ дотроо одоо жишээлбэл
том Facebook, Instagram гэсэн технологи компаниуд хүртэл энэ хайдер сайклыг ашигладаг. Одоо жишээлбэл одоо Facebook оронгууд доор нь менюнууд ингээд айкнууд нь өөрчлөгдсөн байдаг шүү дээ. Заримдаа нэг marketplace гэдэг нэмэгдсэн. Тэгмүүд тэр болгоны ард ийм hypothesis-ууд явж байгаа. H үсэг нь hypothesis гэсэн үг. За надад нэг одоо Facebook-ийн нэг багт нэг юм санаа гарч ирлээ те. Таамаглал hypothesis. За бид нар хэрвээ одоо хэрэглэгчийн доотлын меню дээр нь marketplace гэдэг цэс нэмэхэд тийшээ орж худалдаа авалтууд хийх, хүмүүсийн engagement нэмэгдэх юм шиг байна гэсэн таамаглал байна гэдэг нэг баг таамаглал гаргаж байгаа гэсэн. За тэгвэл араас нь одоо A үсгэн action. За тэгвэл тэрийг шууд хөгжүүлэлт хийнэ. За тэгээд тэр хөгжүүлэлтийн араас датагаа цуглуулж агаад за үнэхээр одоо энэ ингээ манай компани борлуулалт ихсгсэн байна уу үгүй гэдэг дээр суйрлаад тэр icon-ыг байлгах уу үгүй гэдэг шийдвэр гаргадаг гэсэн. За энэ дээр бид нар тэгвэл яаж ажиллах юм бэ гэдэг нэг жишээ хэлээд миний пэйжийг хөлж дуусгая. За бид нар нөгөө нэг сая хамгийн ихэнд гарсан одоо энэ симуляц тоглоомнуудыг зөвхөн байгууллагуудад зардаг байсан байхгүй. Тэнгүүд одоо манай багийнханд нэг юм hypothesis төрж байгаа. За зөвхөн яа байгууллагуудад зарах хэрэгтэй гэж тийм зүгээр эцэг хэрэглэгч өөрөө орж ирээд тэр тоглоомыг тоглоод өөрийн зам төлөвийг үзүүлдэгдээ мэдхийг хүсэх юм биш үү? Тэгээ энэ ингээ манай нэг юм орлогын их усэр юм шүү гэдэг hypothesis төрж байгаа байхгүй. За тэгвэл наадах чинь тестлээд үзье. За тестлээд хэрвээ орж ирсэн хүмүүсийн одоо юу гэдэг 20% нь энэ дээр төлбөр төлж ивэл бид нэр энэ урсгалыг цааш нь хөгжүүлээд явъя гэдэг ийм байдлаар бид байн ажилладаг гэсэн. Манай платформ дээр нэмэгдэж байгаа бүх шийдвэр бүх одоо юу гэдэг одоо бүтээгдэхүүнүүд дандаа хайдер сайклаар байдаг. За тэгвэл одоо action гэж энэ бид нэр эндээ зориулаад нэг юм сервис нэгтлээ QPay төлбөртэй холбогдлоо инфлюенсертэй ярьж байгаа энийг ингээд бусдад хүргэх ажиллаа хийжлээ. За тэгээд араас нь юу гэдэг тэр бүгдийг ингээд тестлээд гадагш татчихж байгаа байхгүй. За тэгвэл одоо action хийжлээ. Араас нь data insight, хайдер сайклын хамгийн чухал нь одоо юу гэсэн. За бид нар ингээд энэ бүгд мэдээллийг гаргаж ирж байгаа одоо Instagram дээр ингээд цацсан линкийн маань 4000 клик хийсэн байна. За тэгээд тэр 4000-аас 3000 ингээд бүртгэл хийгээд ингээд за би ийм очиртай одоо юу гэдэг уртцаа хийгээд бүртгэл орцсон. Тэгж явсаар байгаа төлбөрийн пэйж дээр 2500 орчим хүмүүс очоод зөвхөн 200 төлбөр төлсөн байгаа байхгүй. Тэгмээд энэ одоо хайдер сайклын дата биднэрт юу хэлж байгаа вэ гэхээр за бид нар энэ үнэ өндөр өгчтэй гэсэн үр дүнд хүрч байгаа. За тэгмээд за хэдүүлээ энэ үнэ басах уу эсвэл одоо юу гэдэг дараа энэ hypothesis-ыг failсэн гэж үзээд өөр дараа чинь руу орох уу гэдэг шийдвэрийн цэг дээр ажиллаж байдаг. Тэгэхээр энэ гурван юмыг ингээд одоо зэжлээд аваарай. Одоо хин нэгэн өөрийнхөө технологи компани үүсгэн байгуулж байгаа бол cloud code заавал зайлшгүй хэрэгтэй. За тэгээд өөрийн personal agent-уудыг хийж болдог болсон юм уу вэ? За тэгээд ямар нэгэн idea эсвэл ямар нэгэн тийм бүтээгдэхүүн гаргах гэж бол зайлшгүй хайдер сайклаар явах хэрэгтэй. Тэрнээс ингээд харах уу нэг юм бүтээгдэхүүн хийж байгаа л гадагшин цацаал хинч татсан биш үү? За хэдүүлээ тусгай гэж болохгүй. Тэгэхээр тэрэн дээр заавалчгүй одоо дата гаргаж ирдэг. Тэгээд бүх шийдвэрүүд hypothesis дээр суурилж тэрийг баталдаг байх хэрэгтэй. Тэгжээж одоо стартапууд явдаг. Тэгээд яг энийг бид нэр одоо олон улсын стартапуудтай хамт бараг амьдэрч үзээд хамт ингээд нэг офис сууж үзээд мэдэж авсан ийм арга барил байна. За тэгээд хамгийн сүүлийн слайд одоо хөдөлмөр эрхлэлт гэдгийг хоёр хувааж байгаа гэсэн тийм өөрсдөө стартап эхлүүлж болж байна. Нэг бол ажилд орж байна. За бид нэр ингээд дараагийн төсөлтөө хамтарч ажиллах хүмүүс хайж байгаа. Энэ QR-ыг уншуулад одоо манай recruiting agent-тэй ярилцлаганд ороод тэгээд үнэхээр төгсөж байгаа хүмүүсийг манай компани ажиллах гэж байгаа шүү. За баярлалаа. Хүчтэй хэлцүүлсэн Хүрлээд захирлаа баярлалаа. Монгол Улсын их хурлын гишүүн, засгийн газрын гишүүн, гэр бүл хөтөлбөр нийгмийн хамгааллын сайд Авбакли өнөөдрийн форумд оролцогч оюутан залуустайгаа уулзахаар хүрэлцэн ирээд байна. Ингээд таныг бүттгэлийн танилцаа урьжээ.